Бид болон тэд. Спортод ийхүү хуваагдах нь элбэг байдаг. Манчестер болон Ливерпулийн хөлбөмбөгийн багуудын хоорондын удаан үргэлжилсэн өрсөлдөөнийг хараад нэг сэтгэл зүйч аль нэг багт үнэнч байна гэдэг энэрх сэтгэлд хэрхэн нөлөөлдгийг ихэд сонирхон судалжээ. Судалгааны үр дүн нь маш сонирхолтой байв. Манчестерийн хөгжөөн дэмжигчдээс нэгэн санал асуулга авчээ. Зорилго нь дэмждэг багийнхан төлөөх тэдний урам зоригийг өдөөх байв. Санал асуулга бүгэлж дуусгаад судалгаагаа үргэлжлүүлэхийн тулд тэд өөр барилга руу алхаж очих ёстой байв. Замдаа шагаагаа мултлаад газар унан ихээхэн өвдөж байгаа мэд дүр эсгсэн танихгүй хүнтэй тааралдана. Хэрвээ бэртсэн хүн Ливерпулийн логотой эсвэл энгийн цамц өмссөн байвал Манчестерийн хөгжөөн дэмжигчдийн 3-1 нь л тэр гэмтсэн хүнд тусалгаар сааджээ. Харин тэр хүн Манчестерийн логотой хувцастай байвал бараг бүгд л тусалж байв. Энэ ялгаа юунаас үүсдэг вэ? Эрдэмтэд үүнийг бид цаг ямагт бусдыг дотны тойрогтой хамруулах уу, эс хамруулах уу гэж ялгуурлагдахтай холбоотой гэжээ. Бидэнд дотны тойргийнхаа хүмүүстэй харилцахад илүү хялбар байдаг. Бидний эргцүүлэх ёстой зүйл нь энэ тойргийг өргөжүүлэх боломжтой юу? Хэл, үндэс угсаа, арьсны өнгө, бүр өөр үзэл бодолтой хүмүүсийг бид дотны тойрогтой багтааж чадах уу? Хариулт нь тийм. Бид ухамсараа ижил төстэй байдалтай хандуулж, бусдыг бидний нэг гэж харвал тэдэнд туслах магадлал өндөр болдог. Хэрвээ бид ялгаатай талдаа анхаарлаа төвлөрүүлбэл туслах нь бага байх болно. Бидний тарих болон мэдрэлийн систем нь бусд хүмүүсийг энэ хүн намайг амьд үлдэхэд минь тустай юу? Зэрлэг байгальд тааралдвал надтай дайсагналцах уу гэдгийг маш хурдан дэнсэлдэг байдлаар ховсон өөрчлөгдөжээ. Гэвч ийхүү бусдыг ангилах нь заримтай нь ойр дотн заримаас нь тусгаарлагдмал хол байх ёстой хэмээн хэтрүүлэн үнэлэхэд хүргэдэг. Энэ хүн надад тусалдаг. Тэр хүн миний эсрэг байдаг. Энэ хүнийг би сайн мэдэхгүйгээд тоохгүй өнгөрөх гэх мэт. Эдгээр үнэлгээ нь хэдхэн хормын дотор болж өөрчлөгдөшгүй баттай тодорхойлолт болон хувирах нь бий. Энэ хүн угаасаа л миний найз юм. Тэр хүн миний мөнхийн дайсан. Харин энэ хүн надад огт хамаагүй. Эдгээр үзэл бодол нь бидний бусдад хандах хандлагыг тодорхойлж байдаг байна. Бид тусламж хэрэгтэй байгаа найзтай туслахаар сааддаг мөртлөө ижил асуудалтай танихгүй хүний асуудлыг анзаарахгүй өнгөрөх магадлал өндөр байдаг. Бүр тэрнээс мухай үйлдэл гэвэл бид тэдний алдаж байгааг, бэрхшээл туулж байгааг хараад баясдагч байж магадгүй юм. Гэтэл эдгээр ангиллууд хэр баттай вэ? Нөхцөл байдал ирэхэд эдгээр ангилал хормын дотор өөрчлөгдөж болох уу? 1914 оны зул сарын баяраар дэлхийн 1-р дан эхлээд ердөө 5 сар өнгөрч байхад Франц, Бельгийн өнцөг булан бүрээс ирсэн 100,000 гаруй цэрэг даргийнхаа тушаалыг үл хайхран эзэнгүй газар гэгдэх бүсэд дайсны цэргүүдтэй нийлэн баяр тэмдэглэхээр нуугч орхиж. Тэд хамтдаа хөл бөмбөг тоглож, зул сарын баярын дуу дуулж, багаж зэвсэг, хоол хүнс, бэлэг дурсгалын зүйлс хоорондоо солилцов. Тэд амь алдсан цэргүүдээ оршуулахад нэг нэгэндээ тусалж, олзлогстой хоорондоо солилцож байв. Ийхүү дундын баярыг тэмдэглэхдээ дайснууд өөрсдийн нийтлэг талаа харж хэсэгхэн зуурч гисэн найзууд болжээ. Яг л надтай адил бусд хүмүүс бүгд амар амгалан, аюулгүй, зовлон шаналгүй амьдралыг хүсч мөрөөддөг. Яг л надтай адил тэдэнд дутагдал, сул тал байгаа. Яг л надтай адил тэдний оюун санаа сарниж тогтохгүй бий. Тэд стресст орж өөрийгөө хянах чадвараа алдах үеч байгаа. Нийтлэг нөхцөл байдал, нийтлэг чанараараа ижилсэх хоорондын холбоос маань олон төрлийн ялгаатай байдлаас хамаагүй хүчтэй. Биднийг нэгтгэж байгаа зүйл биднийг тусгаарлаж байгаа зүйлээс хүчтэй гэсэн үг. Мөн бүх хүмүүсийн эрхтгш байдлыг хүлээн зөвшөөрснөөр харин ч хоорондынхоо ялгаатай байдлыг үнэлж, ялгаатай байдалтай талархалтай хандах болно. Бид оюун ухаанаа ашиглан сайтар ажиглан нэгтэлж, эргцүүлэн тунгаах замаар харилцан холбоотой байдлаа тодорхойлж, бусдыг дотны тойрогтой хамруулах хүрээгээ тэлэх боломжтой юм. Үндэс угсаа, хүйс, арьс өнгө, яс үндэс, шашин шүтлгээр нь ямар нэгэн бодолгүйгээр ялгуурлах өөрийн хандлагатайгаа тэмцснээр бид шудраг, эрхтгш дэлхийг бий болгож чадна. Энэхүү бяцлаглаар бид өөрийн хувьд 3 ангилал тус бүрт харьяалагдах хүмүүсийг санана. Аль хэдийн бидний дотны тойрогт орсон гэж үздэг хүмүүс, танихгүй, хамаагүй гэж үздэг хүмүүс, яршигтай бөгөөд бухимдал төрүүлдэг гэж үздэг хүмүүс.
Эдгээр хүмүүсийн түүх нөхцөл байдлыг та мэддэг хүмүүс байвал илүү тустай. Хэрв таны сэтгэл санаа тааруухан байвал хайртай хүмүүсээ сонгож бясалгаарай. Хэрв тухтай байвал танихгүй хамаагүй гэж ангилсан хүмүүст анхаарлаа хандуулж бясалгаж болох юм. Хэрвээ бид тогтвортой бүстэй байгаагаа баттай мэдэрч чадвал биднийг бухимдуулдаг эсвэл бүр биднийг хэцүү байдалд оруулдаг хэн нэгнийг анхааран бясалгаж болно. Хүн төрлөختний нийтлэг тал, нийтлэг чанар нөхцөлийг илүү тодор тунгаангаа эдгээр хүмүүстэй холбогдох аяллаа эхэлцгээе.